Хэрэглэгчийн хүсэл шаардлага. Хүн бүрт бусдаас ялгардаг хувийн шин чанар байдаг. Хүн болгоны зан төлөв ялгаатай байдаг. Хүн болгоны хүсэл сонирхол нь өөр. Хүн болгоны дуртай зүйл нь өөр. Хүн болгоны дургүй зүйл нь бас өөр байдаг шүү дээ. Мөн хүн болгоны хэрэгцээ шаардлага нь ялгаатай, мөн итгэж үнэмшдэг зүйл нь ч гэсэн ялгаатай байдаг. Тэгэхээр хүмүүсийн хүсэл буюу desire гэж зүйлийг нь ойлгох, брэнд бүтээхэд маш чухал байдаг юм байна. Яагаад гэвэл тэр хүсэл гэж зүйлд нь хүрч чадах юм бол бид илүү анхаарал татаж чадах юм байна. Анхаарлыг нэгэнд татчихвал тэдэнтэй харилцаж, өөрийгөө ойлгуулж болдог. Тиймээс бид хүмүүс яг ямар зүйлийг хүсэж байдаг юм бэ? Ялангуяа бидний зорилтод хэрэглэгчид биднээс юу хүсэж байгаа бол гэдгийг нарийн тодорхойлох нь чухал юм байна. Дэлхий дээр хүмүүсийн хүсэл шаардлага нь үндсэндээ дараах хэдэн зүйлд хуваагдаж байдаг. Аз жаргалын хүсэл шаардлага. Хүмүүс аз жаргалтай мэдрэмжийг авах хүсэл шаардлагатай байдаг. Үүнд нь инээд баясал, амар амгалан, сэтгэл тэнгэр байх зэрэг мэдрэмжүүд хамаарна. Хоол хүнсний хүсэл шаардлага. Ямар ч хүнд эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэх, хоол хүнсийг хэрэглэж байхдаа сайхан мэдрэмж авахсан гэсэн хүсэл шаардлага байдаг. Аюулгүй байдлаа мэдрэх хүсэл шаардлага. Хүмүүс аюулгүй байх, хамгаалагдсан гэдэг мэдрэмжийг авах хүсэлтэй байдаг. Үүний цаана эрсдэлгүй байх, найдвартай байх, итгэж болох гэсэн мэдрэмжүүд байж идэг. Хайр сэтгэлийн харилцаа холбооны хүсэл шаардлага. Хайр дурлал, уянгын романтик харилцаанд орох түүнийг мэдрэх хүсэл шаардлага хүмүүст байдаг. Гэр бүлийг мэдрэх хүсэл шаардлага. Хүмүүст гэр бүл хайртай дотны хүмүүсээрээ хүрээлэгдсэн байх, халамжинд байж халамжийг мэдрэх, эсвэл халамжийг өгөх, харилцан бие биенээсээ хамааралтай амьдрах гэдэг мэдрэмжийг авах хүсэл шаардлага их байдаг. Эрх мэдэл, хүч чадал мэдрэх хүсэл шаардлага. Бусдаас илүү хүчрэх гэдгээ мэдрэх, эсвэл эрч хүч чадал дундаршгүй бөгөөд илүү сайн гэдгээ мэдрэх, эрх мэдэлтэй гэдгээ мэдрэх гээд энэ төрлийн хүсэл шаардлага бол хүмүүс байдаг. Сониучрах, мэдлэг олох, суралцах хүсэл шаардлага. Хүмүүс ямар нэгэн зүйлийг олж мэдэх, суралцах, мэддэг болох хүсэл сонирхол их байдаг. Нийгмийн харилцаанд орох хүсэл шаардлага. Хүмүүс бусдын хүрээлэлд орох, нийгмийн харилцаанд орох, хамт олонны дунд байх, найз нөхдийнхөө нэгэн хэсэг байх хүсэл шаардлага хэрэгцээ байдаг байна. За тэгэхээр та хүмүүсийн нийтлэг хүсэл шаардлага нь юу байдгийм бэ гэдгийг ойлгож авлаа. Хүмүүс ер нь яг юу хүсэж байдгийм бэ? Тэдний хамгийн таатай хүлээж авах хүсэл шаардлага нь юу юм бэ гэдгийг сайн мэдчихвэл та өөрийнхөө брендийг тэрхүү хүсэл шаардлагын алинд нь нийцүүлэх үү? Аль хүсэл шаардлагад нь тулгуурласан брэнд бүтээх үү гэдгээ шийдэх боломжтой болно. Ингэж шийдэж чадах юм бол таны брэнд зорилттой хэрэглэгчидтэйгээ нэг хэлээр ярих, тэдний хүсэл шаардлагад нь нийцэж сэтгэл хөдлөлийн зөв харилцааг бий болгох, брендийн түлхүүр мессежээ ч гэсэн зөв тодорхойлоход хялбар болно.